нийслэл Улаанбаатар хотынхаа иргэдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна. Улаанбаатар хотын захиргааны зүгээс. За та бүхэн мэдж байгаа нийслэл Улаанбаатар хот бол одоо өөрсдийнхөө одоо алдагдсан, тэгээ бусдын хууль бус эзэмшилд байсан, ашиглалтад байсан өмч хөрөнгүүдээ одоо эргүүлэн олж авах ийм ажлуудыг зохион байгуулж байгаа. Тэрний нэг нь одоо энэ та бидний зогсож байгаа одоо эмийн үйлдвэр гэдэг ийм нэртэй нийслэлийн өмчийн объект байсан. За энэ объектыг бид нэр бол одоо бусдад одоо хууль бусаар түрээслүүлж ашиг орлого олж ирсэн. Тэгээд одоо нийслэл Улаанбаатар хотын иргэдийн энэ өмч хөрөнгийг хууль бусаар ашиглаж ирсэн хүмүүсээс одоо буцаан эргүүл авч 5 дугаар сарын 21-ний өдөр одоо нээлттэй дуудлага худалдаанд оруулсан байгаа. Танхимын хэлбэрээр зохиос байгуулсан та бүхэн шууд одоо лайваар харсан байх. Бид нэр аль болохоор хүртээмжтэй тэгш ийм шодрог өрсөлдөөний зарчмаар энэ газрыг одоо дуудаж худалдсан байгаа. За энэ дуудлага худалдаанд одоо ялагч болж 9.4 тэрбум төгрөгөөр одоо энэ газрыг одоо худалдан авсан. Манай үндэсний компани Монголын одоо 100% хөрөнгө оруулалттай энэ компани маань худалдан авсан. Ингээд газрынхаа төлбөрийг төлсөн. Ингээд нийслэлийн засаг даргын захирамж гарч одоо 25 оны 6 сарын 27-ны өдрийн 910 тоод энэ захирамж гараад эхлэл брэнд ХХК-д одоо Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хорооны нэгж талбарын 146 130 тэг 476 дугаар бүхий 3150 м2 газрыг үйлчлэгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатаагаар эзэмшүүлж эрхийн улсын бүртгэл бүртгэлээ гэдэг гэрчлэгийг гардуулж байна. За тэгээд энэ бид та бүхэндээ бас зарлж хэлсэн байгаа. Энэ дуудлага худалдаанаас орсон орлогоор Улаанбаатарт одоо зогсчод байгаа санхүүжилтэн шийдвэрлэхдэггүй барилгын ажил нь эхэлсэн сургууль цэцэрлэгийг одоо санхүүжүүлнэ, барьж дуусгана. За мэдээж хэрэг одоо бас энэ газар объекттай огт холбоогүйгээр одоо бусад соёлын төв өргөө, за одоо энэ өргөө зочд буудал тий зайсан дэх одоо сувлын газар гэх мэт энэ одоо барилга объектуудаар нийслэл бол одоо эргүүлэн одоо иргэдтэй авч өгч хүүхдийн сөүлэл болгох, засах, ахмадын эмнэлэг болгох гэдэг маш олон ажлуудыг цаашдаа одоо бид нэр үргэлжлүүлэн зохион байгуулнаа. Ингээд одоо Бацаа захирал тэдний хамт олонд амжилт хүсье. Энэ өөрөө үйлчлэгээтэй даалгавартай ийм газар байгаа шүү. Хэлье. Тэгээд таны сэтгэлийг сонсъё. За тэгээд одоо нийслэлийн зүгээс одоо ингээд дуудлага худалдаа зарлаж одоо бас олон нийтэд жишг болгож тий энэ дуудлага худалдаанд зарлаж бас ялсандаа бас баяртай байна. Бид бүхэн одоо албан ёсоор явагдаж байгаа энэ дуудлага худалдаанд ялсан газар дээрээ болвол бас Монголдо бас нэлээд өрөмц төрлийн одоо барилга байгууламжийг барьж сүмбэрлүүлэх болно. Цаашдаа ч гэсэн бид бүхний одоо энэ олон нийтэд нээлттэй дуудлага худалдаа явагдаж байгаа энэ зүйл маань жишг болоосаа гэж бас хүсэж байна. Тэгээ энэ бүхний одоо түүчийг хагалж одоо энэ дуудлага худалдаанд ялж одоо сайхан барилга сүмбэрлүүлэх гэж байгаа одоо эхлэл брэнд, эхлэл группийн зүгээс баяртай байна. За тэгээд Монгол улсын хөгжил, хувийн хвшил, төр бидний одоо хамтарч одоо сайхан нийслэл хотоо үржүүлэх цаг нь болсон. Энэ бүхний жишг болон бусад зүйлсийг бид бүхэн хамгийн сайнаар хийж гүйцэтгэнэ гэдгээ бас энэ дэвшрамд дурдж байна. За баярлалаа.